Шүдэ зууга буюу 24/3 үндэсний аянийг 2025 оны 3 сарын 20-оос 4 сарын 21-ний өдөр эрүүл мэндийн яамнаас санаачлан зохион байгуулж байна. Энэ ажлыг хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд хаан улдүрийн эрүүл мэндийн төв дараах 6 улсын ерөнхий боловсролын сургууль дээр 6-аас 11 насны 10,781 сурагчид бид нар 4 сарын 17-ноос 12 сарын 25-ны хүртэл 25 удаагийн сургууль бүр дээр энэ 3 насны ангиллаар хан үр дүүргийн шүд угаалтын авраг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. За энэ маань 12 сарын 25-нд эцсийн дүнгээ гаргана. Энэ үр дүн дээр бид нар энэ шүд угаалтын мэдлэгээ чадвараа яаж эзэмшсэн, тэрийгээ яаж дадлуулсан бэ гэдэг үр дүнгээ ярилцах болно. За энэ шүд угаалтын тэмцээнд яг өнөөдрийн байдлаар бид нар аль аль сургууль дээр ямар зүйл хийчихэд байгааг бол 75 дугаар сургууль, 52 дугаар сургууль, 15 дугаар сургуулийн нийт 1890 сурагчид өнөөдөр авраг шалгаруулах тэмцээнд оролцоод байна. За энэ шүд угаалтын авраг шалгаруулах тэмцээний эргэн тойрон юу болж байгаа юм бэ гэвэл энд 6 төрлийн зүйл болж байгаа. Нэгдүгээр бид нар бүх сурагчдынхаа энэ насны сурагчдынхаа өртөн сэргийлэх үйлчлэгийг хийж байгаа. Хоёрдугаар шүдээ яагаад тогтмол угаах ёстой юм бэ? Гуравдугаар яавал зөв угаах ёстой юм бэ? Ямар мэдлэгтэй байх ёстой, ямар чадвартай байх ёстой юм бэ гэдэг дээр бид нар сургаж байгаа. За дөрөвдүгээр хооллолтын тухай асуудал. Амны өндийн эрүүл мэнд гэдэг бол өөрөө хооллол. Ямар бүтээгдэхүүнийг ямар үед яаж хэрэглэх вэ гэдгийг бид зааж байгаа. За дээр нь бид нар сургагч багш нарыг бэлдэж өгч байна. За үүний хажуугаар хөлийн 5 үзлэг хамт хийгдэж байгаа. За арьсны эмч, харшлын эмч гээд цогц үзлэг манууд бол явагдаж байгаа. За тэгэхээр эцэг эхчүүд минь ялангуяа энэ сургууль суралцдаг сурагчдын эцэг эхчүүд минь та бүхэн энэ шүд угаалтын авраг шалгаруулах тэмцээнд оролцсон манай сурагчдтай хүүхдүүдтэйгээ ярилцаарай, сэтгэлийн сонсороо, мэдрэмжийн хуваалцаарай, тэмцээнд амжилттай оролцсныхын төлөө бас магтаж урамшуулж өгөөрэй. Бид яг энэ шүд угаах арга техник мэдлэгийг эзэмшүүлсний хажуугаар энэ 6 сургуульда шүд угаах цэгийг байгуулах шаардлагатай юм байна. Тийм хэрэгцээ байна гэж үзээд хаан улдүргийн эрүүл мэндийн төв энэ дээр одоо төвүүдийг 2025 онд багтаан байгуулахаар шийдвэр гаргаад төлөвлөд ажиллаж байна. Эх 7 хоногт бид эхний сургуулийнхаа одоо шүд угаах цэгийг байгуулна. Тэр үед эргээд төмөр одоо шүд угаалтынхаа тэмцээний үр дүнтэй за шүд угаах цэгийнхаа нээлттэй эргээд төмөрөө уулзцгаая. Үр хүүхдүүдийн минь амны өндийн эрүүл байж, биеийн эрүүл өснө, сэтгцэн бас эрүүл өснө. Хичээл номдоо сайн та бүхний өсөж үлээж исэн тийм сайхан гэрэл дээр идэв зохицож чадах тийм сайхан үр сүн дойчих ёстой юм шүү. Монгол хүн бүр эрүүл байх болтугай.